За та нартай гарах гэж байгаа шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо ажлын өндөр амжилт, эрүүл энх сайхан байхыг хүсэн ерөөё. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ бичлэгийг хийхээсээ өмнө өөрийнхөө миний YouTube сувгийг дагж байгаа 7530 дагагч нартаа чин сэтгэлээсээ баярлаж талархснаа илэрхийлье. Тэгэхээр миний YouTube сувгийг дагаад тиймээ надад итгээд намайг дэмжиж миний бичлэгэн дээр урмын сайхан үг хайрлаад ингээд явж байгаа үзэгчид бол миний энэ оны хамгийн том шагналаа. Тэгэхээр та нартаа дахин баяр хүргье. Энэ оны тэгээд дахин баярлснаа илэрхийлье. Тэгэхээр би яг 1 жилийн өмнө 1 сарын 11-нд 1000 дагагчтай 4000 цагийн үзэлттэй болчоод monetization буюу YouTube-ээс мөнгө авч эхэллээ. Авах болцлыг хангалаа гэсэн бичлэг оруулж ирснийг та нар санаж байгаа байх. Тэрнээс хойш бараг 1 жил өнгөрсөн байна. Одоо 10 хоногийн дараа бүтэн 365 хоног болох нэ. Тэгэхээр сувг маань шин байсан. Дөнгөж 1000 дагагч тэгээд 4000 цагийн үзэлтийг би 1 жилийн дотор хийсэн байгаа. Энэ бол мэдээж зарим хүнд их урт хугацаа, миний хувьд бол бас нэлээд их хөдөлмөрлсөн он байла. Тэгээд 1 сарын 11-ээс хойш би одоо урам зориг орсон гэх юм уу тийм ээ. Ингээд энэ YouTube сувгийг хөгжүүлэх ажилдаа эрчимжиж орсон юм аа. Тэгэхээр та нараас нуугаад авах юм ерөөсөө байхгүй. Би өөрөө намайг та огт орсохгүй байжээч тийм ээ хүнд зөвлөгөө өгөх гэлээ гэж шүүмжилжсэн нэг постыг би мэдхийн. Тэр пост тухайн үед намайг сэтгэлийг маань өвтгөжсэн боловч тэгээ гомдожсэн боловч одоо бодоод ахна яг тэр үг намайг юу яасан хурцлсан байж болох юм. Тэгэнгүүт нь өөрөө юугаа ч мэдэхгүй байж те та YouTube сувг сувг нээх гэлээ гэж шүүмжилжсэн тэр шүүмжиллийг сонсчоод тэгээ нэр ягаад би болохгүй гэж ягаад гүрийж болохгүй гэж бодсон л да тухайн үедээ. Тэгээд тэрнээс хойш одоо бол би жил өнгөрчлөө 2 жил ерөнхийдөө бол би нэлээд туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Тэгэхээр одоо бол хүмүүст зөвлөгөө өгөхөд бэлэн болцсон байгаа гэж бодож байна. Алдаж онсон. Тэгэхээр сувг маань ерөнхийдөө шин сувг тийм ээ дөнгөж жил болж байгаа. Тэгэхээр жил болж байгаа хүн ямар алдаа гаргад юм бэ нү? Ямар юмн дээр анхаармаар юм бэ нү? Ямар орлого олд юм бэ нү тийм ээ гэдгийг та нартай хэлж өгье. Яг жилийн дотор 7530 хүн гэдэг бол миний хувьд маш их амжилт. Маш их хүн намайг итгэж дагаж явж байгаа гэсэн үг. Маш их хүн одоо байнгын үзэгч минь болцсон байгаа. Тэгэхээр харьцангуйгаар ганц жилийн дотор энэ бол миний хувьд маш их том амжилт гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр одоо би хамгийн эхлээд ямар YouTube сувг дөнгөж нээх гэж байгаа хүмүүс юм уу? Дөнгөж одоо нээх юмсан гэж дотроо бодож байгаа хүмүүст би одоо өнөөдөр зөвлөгөө өгөх эрхтэй болсон гэж бодож байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь ерөөсө ажлыг хойш нь тавих юм бол болдоггүй юм байна. Энэ юу гэсэн үг гэвэл за өнөөдөр миний сэтгэл санаа муу байна. Өнөөдөр миний боломжгүй байна. Би өнөөдөр ажилтай байна. Энэ минь ерөөсө бүтэх юм биш гэсэн бодлыг ерөөсө шууд хаяад тэгээ би ер нь ягаад ийм нэг сэдвээр энэ өөрийнхөө дуртай сэдвээр өөрийнхөө залуу байхдаа хүүхэд байхдаа мөрөөддөг байсан сэдвээ одоо тэр ажлаа хийгээгүй болвол яг тэрийгээ барьж аваад хийх YouTube сувг нээх яг бүрэн боломж байд юм байна. Эхний гаргадаг алдаа маань юу байх нь вэ? Ерөөсөө хойш нь тавих. За дараагийн гаргадаг алдаа болохтон зэрэг хит их одоо гой юм хийх гээд удаад идэг те. Жишээлбэл нэг бичлэг хийж үсчээд энэ өстө бүтэхгүй юм байна те. Энэ бол хүмүүс үзэхгүй байж магадгүй. Энэ бол чанарын шаардлага хангаагүй юм байна гэд ингээд өөрийнхөө хийсэн юмыг яах нь голоод тэгээ цаашаага ерөөсөө хөгжиж дэвждэггүй. Мэдээж хэрэг ихний бичлэг айгүй муу байдаг. Чанар муутай байдаг, дуу муутай байдаг, маш их олон сул үгнүүдтэй байдаг тийм ээ. Эннээс ерөөсө хаширч болохгүй. Чи нэгийг хийсэн бол хоёр дахь хий, гурав дахь хий. Тэгээд тэр дундаа өөрөө хөгжөөд сайжруулад ингээд яваад идэм бэ. Тэгэхээр
Энэ хоёр дахь хүмүүсийн гаргадаг алдаа. За 3 дахь нь бодохтон зэрэг хитрхи их тийм олон жил болцсон тийм ээ одоо Монголд дээр 5 жил болцсон 10 жил болцсон их олон дагагч нартай тийм сайн контент сайн юунуудыг харчаад тий би яг л тэрэн шиг болно гэд ингээд цаг алдаад идэг. Тэгэхээр тэрэн шиг болохын тулд эхлээд заавал өөрөө эхлэх ёстой. Тэгээд цаашаагаа тэр хүртэл өөрөө ажиллах хэрэгтэй. Гэхдээ заавалчгүй тэр хүмүүстэй адилхан байх албагүй. Би бол өөрөө хувь хүн энэ бол миний бодол, миний үзэл, миний хийж байгаа контент гэдэг дээр бат цогсох хэрэгтэй. Тэрнээс биш ямар нэгэн тийм одоо нэртэй их олон дагагч нартай бүр дээд шатандаа хүрсэн байгаа сувгийг дуурайгаад тэр юу яана яг тэрэн шигт байх ёстой гэж бодлохгүйгээр өөрийнхөө контентыг хийгээд өөрийнхөө сувгийг нээгээд харин тэрийг тэр амжилтанд хүртэл хөгжүүлэх ёстой юм а. Тэрнээсш яг тэгээд шууд өнөөдөр нээгээл тийм том сувг болчих боломж бол байхгүй. За энэ бол 3 дахь алдаа. 4 дахь алдаа нь болохоор ерөөсөө ингээд чанартай сайн бичлэг хийнгээд удаад байдаг тийм үү? Одоо сард ганцхан удаа нэг л чанартай юм хийчихгээд бодоод удаад яваад байдаг. Энэ бол нэг талаар хэцүү. Тийм ээ чанаргүй олон бичлэг хийгээд ахаа онцгой хэрэггүй. Тэгтээ өөрөө YouTube сувгийн маань статистик гэдэг юм байд юм бэ. Хэрвээ та сард ганцхан чанартай сувг бичлэг хийх юм бол таны статистик бол ерөөсөө дээшээгээ явахгүй. Ингээд тэр доор хаягдчихад байдаг. Харин 7 хоногтоо 2 бичлэг оруулаад авах юм бол яг ингээд нөгөө статистик маань нэг юунд явж байгаа учраас доошоогоо хитрхи одоо нэг өсөндөө бүр хамгийн доод талын санал болгодог видеонуудын хамгийн доотлолт нь орчин гэсэн үг. Тэгэхээр би чанартай контент хийнэ гэж бодоод их удаад сард нэгэн удаа хийгээд ингэж яваад ивэл сувг маань ерөөсө хөгжидэггүй юм байна. Тэгэхээр аль болохоор 7 хоногт ядаж нэг 2 за бүр аргаа баруул 1 тэгээ бүр боломжтой бол 3 бичлэг оруулна гэж тооцоолоод ингэж явах юм бол сувг маань хөгждөг юм байна. За тэгэхээр ийм 4 юунуудыг миний одоо ойлгож авсан, мэдэж авсан ийм алдааг гаргалгүйгээр тийм ээ ерөөсөө яг л өнөөдөр барайл хийгээд үзье гэж бодуулах зүгээр. Гэхдээ мэдээж хэрэг хүн болгон YouTube сувг ажиллуулна гэхээр хүн болгон заавчгүй YouTube сувг ажиллуулад байна гэдэг ойлголт бол мэдээж байхгүй л дээ. Яагаад гэвэл миний ойлгосон юм бол маш их хэмжээний цаг хугацаа орд юм байна. Одоо нэг ясандаа үргэлжил толгой завгүй. Тэгээ өнөөдөр за одоо яг тийм бичлэг хийх юм байна гэдэг. Тэгээд нөгөө хамгийн гол нь хүмүүсийн бичиж байгаа мэр мэдрээд хүнд яг ямар хэрэгтэй юм бэ? Ямар сэдвийг илүү хүмүүс шохооход юм байна гэд ингээд үргэлжил миний толгой одоо завгүй болсон нэг жилийн дотор ийм бичлэг хийчихсэн энэ зүгээр юм байна. Энийг олигтой хүн үзээгүй юм ч гэдэг юм уу тийм ээ? Тэгэхээр та YouTube сувг нээ гэж бодож байгаа бол танд зохих хэмжээгээр цаг их гарна. Толгой ч юм уу ажилтай байна гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл хүн өөрийнхөө дуртай юмыг хийхээрээ, өөрийнхөө сонирхдаг юмыг хийхээрээ маш их одоо энэс кайф авт юм байна. За ингээд миний хэлэх гэсэн зөвлөгөө дуслаа. Одоо хэдүүлээ. Миний 1 жилийн дотор ямар өөрчлөлт гарваа? Яг юун дээр би анхаарах хэрэгтэй байсан бэ гэдгийг хэдүүлээ. Харъя. Яг юун дээр нь статистик дээр нь. За одоо энэ ингээд миний статистик байж байгаа юм. Одоо сүүлийн 28 өдөр гэхэд миний бичлэгийг 13312 одоо үзэлт байсан байна. Тэгэхээр та нартай маш их баярлалаа. За ингээд хамгийн гол нь 12 сар бол өөрөө их тийм юутай сар байд юм байна. Тийм ээ хүн болгон айгүй идэвхтэй байдаг. Маш их рекламын компаниуд реклама их оруулдаг ийм идэвхтэй сар байд юм байна. Тэгэхээр энэ сард бол одоо миний үзэлт бол маш их сайн. Тэгэхээр хамгийн гол нь үзэлтийн хугацаа их хэрэгтэй байдаг хүмүүст. Ялангуяа шин сувгуудад жишээлбэл миний бичлэг нэг 10-аас 15 минут байлаа гэхэд хүн яг 15 минут яг сууж бол үздэггүй юм байна. Нэг хүн бол ойролцоогоо нэг 4-5 минут л үздэг юм байна. Тэгэхээр 13312 үзэлт нь айгүй өндөр байгаа юм шиг боловч нэг бичлэгийг үзэх хугацаа бол нэг минийх ойролцоогоор 4 минут байгаа юм.
Тэгэхээр бас энэн дээрээ сайн бодоод хүмүүсийг их актер ууж байхгүй. Тэгтээ бас яг өөрийгөө бодвол хүмүүс ядаж нэг 6 муу 6-аас 10 минут үзчихдэг болчвол ингээд хөөхөн цаг нь арай нэмэгдэх юм байна лээ. За тэгэхээр энэ ерөөсөө шууд энэ аналитик гаргаад ирэхдээ би энэ дээрээс өөрийнхөө бүх сувгнуудыг ингээ харцдаг. Сүүлийн сард намайг хэдэн хүн дагсан байна тийм ээ. Тэгээд хэдэн хүн үзсэн байна уу? Тэгээд одоо яг миний юугаар бол 7537 хүн байгаа. Тэгээд идэвхтэй юмнууд нь ямар одоо бичлэгийг арай илүү үзсэн байна уу тийм ээ. Тэгээд жишээлбэл энд ихэд миний хамгийн сайн үзсэн бичлэг болохдоо зэрэг энэ урт хугацааны хоримтлал үүсгэх тухай хамгийн сайн үзсэн байгаа. Тэгэхээр дундаж үзэлт бол яг нь 4 минут 34 тийм ээ. Тэгээд нэг 5 минут нэг минийх бол нэг 4-5 минутын хооронд л миний бичлэгийг үзээд байгаа тийм үү. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл хүмүүс маань жоох үзэж байгаа. Тэгээд дундуур нь гүйлгээ дараагийнх нь үздэг гэж би ойлгосон. Тэгэхээр ямар ч байсан уг нь бол нэг те 6-7 минут юм уу 10 минут үзчихдэг бол их сайн. Гэхдээ чамлахаар чангадаг гэж ингээд ямар ч байсан хүмүүс үзээд идэм байна. Тэгэхээр хамгийн гол нь сайн бичлэгнүүд орох юм бол эсвэл тухайн үзэгч нарынхаа яг хүсэж байгаа юм оруулах юм бол үзэлт харьцангуй өндөр байд юм билээ. Тэгэхээр миний хамгийн сайн үзэлт бол энэ 12 сард 631 хүний үзэлт энэ 631 хүн ч юм уу нэг хүн 2 удаа үзсэн ч гэж болно тийм үү. Тэгэхээр энэ бичлэг байх нэ. Ингээд би энэ дээрээс өөрийнхөө юг харчих нь. Ийм ямар бичлэгнүүд одоо үр дүнтэй байна вэ гэдгийг харах юм. За дараагийнх нь. За энэ дээр болохдоо зэрэг ерөөсөө сараараа тий хамгийн дээдлэлт нь яг одоо яг 9 сарын 12 сарын 6-нд хамгийн дээд үзэлт байх нь тийм үү. Тэгэхээр энэ дээр хүмүүс яг эндээс юг олж харах уу гэвэл яг ямар өдөр хүмүүс арай илүү их үздэм бэ нэ гэдгийг бас олддог. Зарим одоо ихэнхдээ миний бичлэгнүүдийг яг ямар өдөр илүү харж гинүү те ингээд хамгийн үзэж гинүү. Энэ дээр гэхэд одоо нэгд өдөр айгу гайгүй үзсэн мэ. Тийм миний 5 дахь өдөр гайгүй үзсэн мэ. Энд 2 дахь өдөр гайгүй үзсэн мэ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд графика харж хагаад миний бичлэгийг нэг яг тэд өдөр илүү үздэм байх гэд тэр өдрөө бичлэгээ оруулчихвал их зүгээр юм бэлээ. За дараагийнх нь болохоор энэ поиск дээрээс одоо жишээлбэл хайлтан дээрээс намайг илүү хайж гинүү, фейсбુક дээрээс илүү хайж гинүү гэхээр нөгөө сувгныхаа нэрийг сайн зөв өгөх юм бол хүмүүсийн нөгөө хайлтан дээр арай их гараад зөв нэртэй сувгных ч юм бол хайлтан дээр арай илүү их гарч ирдэг те. Тэгэхээр намайг бол яг гол төлөв туул мегмар гэдгээр нь л гол төлөв юм дээрээс YouTube дээрээс хайд юм бэлээ. Тэгтээ нөгөө крипто валюттай холбоотой хайлтууд айгүй их гарч ирдэг. За энэ болохтан зэрэг энэ плейлист дээр нь яг ямар плейлист илүү хайлттай байна уу те илүү хүн үзсэн байна уу. За хаанаас миний YouTube сувг руу их орж ирд юм бэ нүү. Гол төлөв Facebook дээрээс орж ирж байгаас. Тэгэхээр энэ шин сувгтай хүмүүс бас өөрийнхөө YouTube-ийн бичлэгийг Facebook-ээр сайн сурталчлах юм бол Facebook дээрээс харьцангуйгаар Google дээрээс хайхаасаа илүү орж ирд юм байлээ. Тэрийг бас та нар сайн олж хараарай. За энэ болохтан зэрэг ерөөсөө миний үзэгч нар ерөөсөө яг ямар үзэгч нар миний яг ямар бичлэгнүүдийг үзэж ийн гэдэг нь бүр ингээ гараад ирсэн байна. Яг алийг сайн үзэж ийн гэд. Тэгээд энэ хамгийн сайн бичлэгнүүд нь энд гараад ирсэн байна. За ингээд одоо хамгийн сайн плейлист нь хамгийн сайн плейлист одоо миний бүх үзэлтүүдийн 26.8%-ийг койн цуглуулдаг сайтууд болон энэ бирж криптогийн тухай гэсэн биржнүүдийн тухай энэ бичлэг орж байгаа гэсэн. За тэгээд дараагийнх нь энэ нөгөө миний хамгийн сүүлийн хийсэн хуримтлалын тухай бичлэг маш их амжилттай болсон. Би их баярлж байгаа. Тэр их цагаа болсон бичлэг болсон байлээ. Нямка бид хоёрыг хийсэн тийм ээ. За ингээд олоод бас эндээс харчихна. За одоо хэдүүлээ үзэгч нарыг харъя. За энэ болохтон зэрэг энэ Чирнэлийн ягаан өнгө болохтон зэрэг миний одоо бичлэгийг сувгийг байнга үздэг хүмүүсийн энэ график байгаа юм. Хардаа график энэ байнга үздэг хүмүүс. Энэ ногоон өнгөтэй нь болохтон зэрэг шин дөнгөж одоо шинээр миний юу руу орж ирсэн. Тэгэхээр миний энэ дээр одоо байнга үздэг хүмүүс хэд чинь одоо энэ гэсэн үг тийм үү 1.8 мянга баг 2 мянган гэтэл байнга үзэж идэг. За ингээд зарим хүмүүс бол үнэхээр сайн үздэг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр шинэ хүмүүс бол ер нь ингээд энэ доод талын график дээдлийнх нь болохоор ерөөсөй байнга үздэг. Тэгэхээр нэг өсөндөө сувг маань хэрвээ
амжилттай явах юм бол хүн өөрийн гэсэн үзэгчтэй болчдөг. Тэгээ тэр тэднэрийнхээ итгэлийг л хамгийн гол нь алдахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл заримдаа нөгөө хүмүүс дөнгөж орж ирчээ тэгээд гараа явчихдаг юм билээ. Одоо жишээлбэл юу ячаад те намайг дагчаад дараа нь надад сонирхолгүй байна гэд гараа явчихдаг. Тэгэхээр аль болохоор өөрийнхөө үзэгч нарыг барьж явах хэрэгтэй. За энэ 7 дахь зэрэг одоо хаанаас их үзэж байгаа тийм үү? Монголоос, Корей, тэгээд Америкаас, Японоос, Швейцараас гэд ингээд ямар орноос үзэж байгаанууд нь гарч ирдэг. Тэгэхээр энэ юунд яагаад энийг гаргах болсон бэ гэвэл нөгөө үзэлтийн маань сувган дээр гарч ирж байгаа рекламны үнэ нь оронд өөр юм билээ. Харьцангуйгаар яг манай Монголын рекламны үн айгүй хямдхан гэсэн үг. Айгүй бага байна. Хэрвээ таны сувгийг өөр орнуудаас тийм ээ хөгжилтэй орнуудаас таны сувгийг үзэх юм бол тэр сувган дээр гарч байгаа рекламных нь үнэлгээ нь айгүй өндөр байдаг. Тийм болохоор надад харин та нарын одоо сувг ажиллаж байгаа хүмүүст харьцангуйгаар мөнгө нь илүү орж ирнэ гэсэн үг. Тэгвэл хүн байгаа орондоо байгаа газрынхаа хүмүүсийн өөрийнхөө хэл дээр монгол хэл дээр орж байгаа учраас мэдээж монголоос их хүмүүс орж үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болохоор мэдээж хэрэг шин сувг хийх гэж байгаа хүмүүс аль болохоор тийм ээ дэлхийн нийтэд амьдарч байгаа монголчууд үзэх тийм сувг байх юм бол харьцангуйгаар цалин маань өндөр байна. Тэгэхээр энийг бас сайн юу яах юм. За энэ 7 дахь зэрэг нэг жоохон харамсмаар юм нь энэ хонхыг одоо энэ бол харамсмаар биш. Энэ хонхыг дарцсан хүнд болохоор миний 28.3% нь болохоор миний бичлэгийг үзнэ гэд хонх дарцсан байгаа. Тэгээ 21.4% нь бол одоо хонх дараагүй. Тэгэхээр тэр хүмүүс заримдаа миний бичлэг харагдахгүй байх магадлалтай. За энэ 7 дахь зэрэг яг намайг дагсан хүмүүс, миний сувгийг дагсан хүмүүс 53.7% тийм ээ үзэлтийн. Дагаагүй мөртлөө үзээд идэг 46.3% байгаа. Тэгэхээр намайг дагаагүй мөртлөө сувг үзээд бичлэг үздэг хүмүүс дагчаараа гуйж. Тэгэхээр уг нь бол нэг 70-30% таа бол их зүгээр байгаа. 70% дагчаад үздэг, 30% дагалан үздэг бол би их л баярлна. За энэ дээр ингээ гаргаад ирчин. За дараагийнх нь болохтон зэрэг хүмүүсийн нас юунууд эрэгтэй эмэгтэй хүн. За тэгэхээр эрэгтэй хүмүүс миний бичлэгийг бол бараг 60% үздэг. Тэгэхээр би энэ дэр юу гэж ойлгож байна гэхээр криптовалютыг эрэгтэй хүмүүс маань илүү сонирхдаг байх гэж би бодоо явцсан. Тэгэхээр 40% нь бол эмэгтэй хүмүүс, минийх бол харьцангуйгаар яах нь яг 50-50% та бараг ер нь бол айгүй дажгүй сайн байна гэсэн. За ингээд насны хувьд үзэхдээ зэрэг ер нь бол 25-аас 44 насны хүмүүс их илүү сонирхдаг юм байна. За залуучууд мэдээж 15% бас айгүй дажгүй. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол нэг 18-аас 44 насныхан бол харьцангуй энэ криптовалютын зах зээлийг сонирхдаг хүмүүс гэдэг чинь энэ бол би маш их таатай байгаа. Ягаад гэвэл яг одоо хөдөлмөрийн насны хүмүүс энийг сонирхож байна. Одоо 18-аас 34 насны 25 насны хүмүүс бол залуучууд энийг сонирхож байна гэдэг чинь бол маш их зүгээр. Харин 55-аас дээш насныхаа маань жоохон ажиллах дургүй юу, жоохон залах уу юу. Тэгээд нэг 54-өөс дээш насныхан гэхээр багасаа явчихжээ. Уг нь бол миний бодлоор нэг 45-аас 64 насныхан яг одоо жинхэнэ завтай байдаг штеп. Тэ? Харьцангуйгаар. Тэгэхээр тэр хүмүүс яг энэ зах зээлийг сонирхол бас их зүгээр л юм байна. За ингээд би юунуудаа судалгаануудаа одоо ингээд өөрийнхөө ойлгосон тийм ээ та нарт бас хэрэг олж магадгүй гэсэн юмнуудыг хэлээд өгчлөө. Одоо хэдүүлээ юу гин. Одоо яг нэг жилийн дотор би хэдэн доллар сард хэдэн доллар авсан байна уу? Тэ? Тэгээд яг ямар юмн дээр би алдаа гаргаж вэ гэдгийг хэлээд өгчээ. За энэ болготой зэрэг миний ерөөсөө сарын орлого байгаа юм. Жилийн орлого. За би энэ жил бол нэг $237. Тэгээд нэг шинтгэл мэмтгэлээ төлөөд нэг $220 одоо бүтэн жилд олсон гэсэн үг. Гэхдээ 220-оосоо би $100, $110 аваад би танад бичлэг хийжсэн тийм ээ миний анхны цалин гээд. Тэгээд дараагийн нэг $110 нь болохтон зэрэг 1 сард авна.
Одоо бол би аваагүй. Энэ онд бол аваагүй. Тэгэхээр яг гар дээр тавьсан нь бол $110. А яг оны төгсгөл 1 сарын төгсгөл болохоор яг бүтэн жилийнхаа цалин 237 гэж байна. Гэхдээ эн чинь нөгөө нэг юу нь биш. Яг бүтэн нэрээ бол биш. Юу мөнүүд нь хасагдаж масагдаад тэгээд яг $220 орчим байх юм болоо гэж би бодоод байгаа. Гэхдээ би сайн мэдээгүй байна. За энэ 1 сар болгохтон зэрэг би яг нөгөө дөнгөж monetization хийсний дараа $15 авсан. Тэгээд миний хамгийн сайн сар болгохтон зэрэг 3 сар $38 тийм үү? Тэгээд доошогоо ингээд амар бууцсан 38-аас 17. Энэ нөгөө яасан гэвэл та нар мэдчихэж байгаа шүү дээ. 2-7 хоног би сувга хаалгацсан тийм үү? Дараа дахиад 2-7 хоног энэ 4 сар 6-аас 2-ыг болохтон зэрэг ерөөсөө энэ 4 5 6 сар болохтон зэрэг ерөөсөө эрс багассан. Яагаад гэвэл миний сувгийг 2 удаа 2-7 хоногор хаасан шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи нөгөө миний ерөөсө бичлэг орохоо болчихж байгаа. Тэгэнгүүт чи миний үзэлт ерөөсө байхгүй болчихгод статистик маань бүр дойшоо яваад гисэн. За тэгэхээр энэний июл 7 сар 8 сар 9 сар болохтаа зэрэг сони юм байлээ. Одоо 9 сар гэдэг чинь яг нөгөө хүмүүсийн амралтын үе болчт юм байлээ. Зуны амралтын үе. Тэгэхээр ерөөсөө үздэггүй 7 сар 8 сар 9 сар болохоор би шараг өөр айгу баг хийгээд хүмүүс ч ерөөсөө үздэггүй юм байлээ. Тэгэнгүүт чи нөгөө юу маань бүр доошоо ингээ яваад өгчихчээ. За тэгээд яг 10 сар гэдэг чинь яг хүмүүс хамгийн сайн үзэлттэй байдаг чинь л 10 сар 1 сар 11 сар 12 сар 1 сар 2 сар 3 сар гэдэг ингээд яг нэг өвлийн хитэн сар байгааз. Тэгэхээр шин сувг нээж байгаа хүмүүс над шиг ийм шин сувгтай хүмүүс бол аль болохоор энэ өвлийн саруудад одоо өөрийнхөө хүмүүст хүргэх гэсэн мэдээ хамгийн чанартай бичлэгнүүдээ яах нь өвлийн сартаа хийвлэх зүгээр юм билээ. Зүгээр яг нь ер нь бол статистикийн барий гэвэл 100 арай жоохон хөгжилтэй бичлэгнүүд тийм ээ арай жоохон аялал зөөлчлийн бичлэгнүүд. Энэ нөгөө өвчнгөөс болоод ингээд бас 100 чи ерөөсөө нам суучж байгаа хүмүүс те. Тэгэхээр 100 бодохоор арай жоохон тийм хөнгөн чанарын гоё бичлэгнүүд хийгээд арай жоохон мэдээлэлээ илүү өгөх хүн илүү үзэх юунуудыгаа болвол өвлийнхаа сар руу бэлдмээр юм шиг санагдсан. За тэгээд хамгийн гол нь 12 сар. За 12 сар яагаад ингээд $21 гарч ийнэг үйл бас их сонин юм бэ? 12 сард сувган дээр тавьсан рекламнуудын үнэ нь айгүй өндөр байд юм билээ. Хүн бага үзсэн ч гэсэн тэр гарч байгаа реклам нь яах нь үн өндөртэй. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн хүнийг сувгийг дэмжиж гэж бодож байгаа хүн бол рекламыг ядаж нэг одоо бүр 20 минутын реклам байхад л гэдэг нэг 2 юм уу 3 минут өгн үзчихвэл тэр тухайн хүний сувг руу мөнгө нь арай илүү орж ирд юм байл. Тэгэхээр 12 сард болохтон зэрэг хүмүүс аль болохоор жоохон илүү ажиллана. 7 хоногт нэг бичлэг юм уу 2 бичлэг хийдэг байсан бол 7 хоногт 3 юм уу 4 бичлэг оруулж ийж тэгээд тэр бичлэгэн дээр чинь гарсан рекламны үнэ нь бус саруудаас харьцангуй өндөр байдаг. 1 сард болохоор багасаа явчихдаг. Ягаад гэвэл 1 сард чи хүмүүс ерөөсөө нэгэсэндээ нөгөө реклам өгдөг компаниуд чинь мөнгөө дуусчихж байгаа гэсэн үг л дээ. Хоёрдугаарт хүмүүс ийшээ тийшээ амраа явчихдаг. Ер нь бол 1 сарын 15 хүртэл хүмүүс ихэнх нь одоо ялангуяа энэ Европын орнуудад өөр энэ улсуудад бол ерөнхийдөө ихэнх хэд амарчдаг юм байна. Тэгэнгүүт чинь ингээд харьцангуйгаар 1 сар айгүй баг 12 сар бол харьцангуй гайгүй. Ингээд 2 сар олонгууд чи хүмүүс амраад ирсэн мөнгөнд дууссан одоохон жоохон ажиллаа хийх гэж тийм үед тэгээд мөнгө нь жоохон ихсчдэг. Тэгэхээр ингээд шин сувг хийж байгаа хүмүүс бол яг ингээд сар болгон дээрээ миний энэ үнийг харж хагаад эн чи яг тэр сард би арай гой бичлэгнүүдээ илүү хиймээр юм байна гэдгийгээ та нар өөрсдөө тооцоолоод хараарай. Тэгээд миний жилийн орлого бол 1 жил шин сувган дээр тийм ээ дөнгөж анх яасан нээсэн сувган дээр за 7000 дагагч бол минийх нэг хамгийн их сайн дагсан сарнууд нэг 8 9 10 сар байд юм байна лээ. Ерөнхийдөө харьцангуйгаар их сайн дагд юм билээ. Тэгэхээр тэрнээс хойших орлого бол айгүй гайг болсон гэсэн. Тэгэхээр миний дараагийн жил бол би чинь өнгөрсөн жил 1 сард 1000 хүнтэй эхэлж исэн тийм үү? Одоо бол би 1 сард 7000 хүнтэй эхэлж байгаа.
Тэгэхээр болвол би хэрвээ өөрөө хариуцлагатай байгаад би хэрвээ сайн контент хийгээд байх юм бол орлого маань ингээд нэмэгдэн байхаа гэж бодож байна. Тэгэхээр би дараагийн жилийн 12 сар та нар харуулъя. Үнэхээр дагсан хүмүүсээс их шалтгаалт юм байна уу? Эсвэл одоо нэг үзэлтийн цагнаас их шалтгаалт юм байна уу гэдг нь бас гараад ирэх байх л та тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг сайн олон жил ажилласан хүмүүсийн орлого бол айгүй сайн гарч байгаа. Миний хувьд бол би өөрийнхөө хувьд бол их дажгүй байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл би та нарт миний сувг өөрөө шинэ хүмүүст те ямар нэгэн юмыг шинээр эхлэх гэж байгаа хүмүүст зориулсан учраас та нар минь боломж байд юм байна. Ямар ч байсан ингээд мөнгө олох боломж бол байд юм байна. Хамгийн гол нь та өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй юм. Чадахгүй юмнуудаа сурах хэрэгтэй. Би яг та нарт үнэнгээ хэлэхэд би дэлгэцнээс бичлэг хийж чаддаггүй байсан. Монтаж хийж чаддаггүй. Би одоо өөрөө дөнгөж сурж байгаа. Тэгэл янз бүрийн хөгжим дуу оруулахаач ойлгодгүй мэддэггүй. Хаанаас хөгжим өөж татхаа мэддэггүй. Ер нь бол баг худалчинд би яаж сувг руугаа бичлэгээ татхаач мэддэггүй байсан. Тэгээд өөрөө ингээд сураад та нарт яг өөрөө хаалтсан юмыг хилээд ингээд яваад байгаа учраас ерөөсө болохгүй юм гэж ерөөсө байдаггүй юм байна. Тэгэхээр мөнгө олох боломжтой юм байна. Ганцхан өөрөө хөдөлмөрлөх л хэрэгтэй. За ингээд миний одоо сувг болохтан зэрэг биткойн болон криптовалют анхлан сонирхох гэж. Тэгээд YouTube сувгтай болох гэж байгаа хүмүүст анхлын сурвалжчид би өөрийнхөө туршлаган дээрээс ингээд тайлбарлаад явуулаад байгаа. Бас интернетээр өөр ямар мөнгө төгрөг олох боломжтой байна уу гэдгийг би энэгээр ингээд цаашаагаа үргэлжлүүлээд яваад байна. Хажуугаар нь миний бас нэг ийм аялал Украин орныг та нарт танилцуулах бичлэг маань давхар явж байгаа. Явна. Одоо ингээд өвөл болчих цаашаа явж чадахгүй болохоор та нарт бичлэг хийж өгч чадахгүй байна. Одоо ингээд дулаараад ирэхтэн зэрэг би өөр хотуудаар та нарт гой бичлэг хийж өгөх зорилготой байгаа. Тэгээд өөрөө тэр монтаж хийж сурна гэж бодож байгаа. Би бол одоо дөнгөжл нөгөө бичлэгнүүдээ эвлүүлээд дуу тавиад сурцсан байгаа, хөгжим тавиад сурцсан байгаа. Тэрийг хэрвээ та нарыг хүсвэл яг өөрийнхөө нэг анх сурж ирсныгаа яаж хоёр видеог хооронд нь хоёр бичлэгийг яаж хооронд нь эвлүүлэх үү, яаж хасах уу, яаж хоёр видеоны хооронд нь ингээд гоё зөөлөн хоёр бичлэг хоорондоо зөөлөн ингээд нийлүүлэх үү гэдгийг би та нарт хийлж өгч болно хэрвээ та нар хүсвэл. Тэгээд одоо ингээд айгүй урт бичлэгээ дуусгая. Тэгэхээр миний гол зорилго болохтой зэрэг юу гэдэг вүлээ хүн сайхан юм бодож мөрөөдөж явбал бурхан сонсдог гэж хэлдэг тийм үү? Муухай үгийг бэрд сонсдог гэж актер үг байдیں۔ Тийм болохоор өөрөө сайхан юм бодоод зорилго тавиад тэрнийхээ төлөө хөдөлмөрлөх юм бол бурхан сонсдог юм байна. Зүгээр ингээд нэг сул орж ирсэн мөнгнүүд ерөөсөө юм болдоггүй. Тэгэхээр би тийм мөнгөнд дурггүй. Би бол яг хөдөлмөрлөөд орж ирсэн баг боловч $100 ч ийсэн, $10 ч ийсэн, $2 ч ийсэн тэр мөнгөндөө би их дуртай. Тэгэхээр та нарт ирэх жилдээ ийм YouTube сувг ажилуулад тийм ээ өөрийнхөө зорилгонд хүрээд яг над чиг ингээ жилийн эцэст өөрийнхөө орлогыг тооцоолоод ингээ баярлаад сууж явах сайхан ерөөлийг дэвшүүлье. Та нартай дахин баярлалаа. Мэдээж хэрэг алдаатай оноотой үг хэллэг ярианы илүү дутуу хэрэгтэй хэрэггүй суул үг хэрэгэлсэн барьсан зарим үг нь тодорхой биш, заримнууд нь ээрсэн, гацсан, буурсан юмнууд зөндөө байгаа. Тэгвэл би тэрийгэ засаад яваад байгаа. Аминда дараагийн онд бүр илүү сайжруулна. Илүү дутуу үг хэлэхгүй бодно. Ингээд миний амлалт бол монтаж хийж сурна. Арай илүү гоё контент нь гоё байхаар, одоо бичлэг нь гоё байхаар хийчихийг бодно. Би өөрөө сурна. За мэдээж хэрэг микрофоноо би шинчилсэн байгаа. Тэгээ хэрвээ 100 мөн аялын бичлэг хийвэл бас их хөөрхөн арай жоохон чанартай камер хэрэгтэй байж магадгүй юм шиг байна лээ. Би тэрийг судлаа. Би бол одоохондоо утаснаас өөр юм байхгүй аа. Тэгээд ч тийм супер пупер утас бол биш. Зүгээр ингийн л утастай. Тэгэхээр яванда ингээд цааш нь ингээд сайжруулаад яваад байна гэж та нарынхаа өмнө амлая.
бүгдөөрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Happy New Year. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Дараагийн шинэ ондоо уулзцаая. Баярлалаа.